Засаглалын ил тод байдал тэнцвэрийг хангахад хяналт шалгалт болон үнэлгээ дүгнэлт өндөр ач холбогдолтой. Гэсэн ч манай улсын хувьд төрийн байгууллагын үйл ажиллагаа, бодлогын төлөвлөлт болон гүйцэтгэлд хяналт хангалтгүй байгааг судлаачид хэлдэг. Иймд хяналт шинжилгээний үнэлгээний тогтолцоог төрөлжүүлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн онд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар 27 удирдамжийн дагуу 41 байгууллагад хяналт шалгалт хийж 370 гаруй зөрчлийг илрүүлжээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд 170 гаруй төсөв санхүү худалдаа авалттай холбоотой зөрчил байна. Улмаар 158 тэрбум төгрөгийн 13 зөрчлийг авилгатай тэмцэх газарт 31 тэрбум төгрөгийн 6 зөрчлийг цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. Цаашлаад 290 залт бүхий 51 шаардлагыг холбогдох хүмүүст хөргүүлснээс дийлийнх нь засаг дарга нар байгаа бол 90 залт бүхий мэдэгдэл 20 байгууллагад хөргүүлснээс ихэнх нь яамдууд байгаа юм а. Ингэхдээ төрийн албаны болон төсвийн тухай хууль, төрийн хэмнэлтийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгийн худалдаа авах тухай хууль нийтлэг зөрчигдөж байна. За өнгөрсөн 2025 онд нийт 27 удирдамжаар 41 байгууллагад хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Хяналт шалгалтын үр дүнд тодорхой зөрчил дутагдлууд тухайлбал 371 зөрчил дутагдал илэрсэн гэсэн юм тоо мэдээ байгаа. За энэ зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр бид ерөнхий хяналт шалгагч, ахлах хяналт шалгагчийн албан шаардлага мэдэгдлийг холбогдох эрхгүй байгууллагад хөргүүлж зөрчлийн дутагдлын засаж залруулах ажлыг зохион байгуулж байгаа. Эдгээр мэдэгдэл албан шаардлагын биелэлт бол 85-аас 97% биелдэх өндөр байгаа. 371 зөрчлийг ер нь дотоод агуулгаар нь ангилаад үзэх юм бол төрийн албан агчийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд, албаны чиглэлээр хэрэгжүүлэхтэй холбоотой, албаны чиглэлээр хэрэгжүүлэхдээ хууль тогтоом зөрчсөн, эсвэл хийх ёстой ажлаа хийгээгүй, эсвэл гаргасан, дээрэс нь хууль тогтоомж бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа. Бас нэг дийлэх зөрчил бол төсөв санхүү, нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль, төрийн эмнэлгийн хууль зөрчсөн ийм зөрчлүүд бол дийлэх зөрчлүүд бол 2025 онд бүртгэгдсэн байна. Хэдийгээр зөрчлийг арилгуулах хүрээнд арга хэмжээ авч биелэлтийн түвшин өндөр байгаа ч асуудал гарсаар байгаа юм а. Тэгвэл манай улсын хувьд хяналт шалгалт болон үнэлгээний тогтолцоог нэгтгэн авч үздэг байсан нь олон төрлийн асуудал тодорхойгүй байдлыг үүсгэдэг байсан юм байна. Үүнтэй холбоотойгоор цаашид хяналт шалгалт болон үнэлгээг тусад нь авч үзэх боломжтой болжээ. Тухайлбал үнэлгээг наривчлан авч үзснээр үр дүн гүйцэтгэлд дүгнэлт гаргахад өндөр ач холбогдолтой гэдгийг мэргэжилтэн хэллээ. Хяналт шинжилгээ бол явцыг хэмждэг тодорхой шалгуур үзүүлэлт, батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу төлөвлөгөөнийхөө дагуу явж гэнэ үү гэдгийг л хянаж байгаа энэ үйл ажиллагааг хяналт шинжилгээ гэж. Үнэлгээ буюу evaluation нь бол бодлогын үр дүн, үр нөлөө хэв байна уу гэдгийг явцад нь урьдчилсан дууссныхын дараа ингэж үздэг ийм хоёр өөр ойлголтыг бид нар дотор нь бол ингэж хойж ойлгож үдийг өрсөн. Одоо энэ ажил маань ингэж бас тусдаа ингээд олон улсын жишгт нийцүүлээд ингээд хөгжөөд явж байна. Хяналт шинжилгээнд дээр анхаарах зүйл юу вэ гэхээр төлөвлөлтөө буруу төлөвлөдөг, мөн тайлагналтаа бас буруу тайлагнадаг. Дээр нь бас хяналт шинжилгээний албан хаагчид маань бас докторгүй ажилладаг. Энэ байдлаас болоод бас хяналт шинжилгээ маань бас жоохон анхаарах асуудлууд гарч ирдэг. Түнчлэн эрсдлийн удирдлагын тогтолцоог төгөлдржүүлэх шаардлагатай байгаа юм байна. Энэ нь засаглалын тогтвортой байдал, оновчтой шийдвэр гаргалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, нөөцийн тэгш хуваарлалт, нэн ялангуяа төрийн байгууллагын бүтээмжид нэн ач холбогдолтой. Тухайлбал манай улсын хувьд 3 яам, 11 агентлаг, 2 аймаг эрсдлийн удирдлагын тогтолцооны бодлогын баримт бичгээ бүрдүүлээд байгаа юм байна. Төрийн байгууллага болгон өөрийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилт гэдэг ингээд зорилтуудтай тий. Тэгэхээр энэ зорилттой хүрэхийн тулд ямар тодорхой бус байдал үүсээд байна, ямар эрсдэл үүсээд байна гэдгээ илрүүлж хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж ээж энэ бол үр дүнтэй байгаа. Тэгэхээр төрийн байгууллагуудын хувьд эрсдлийн удирдлагын тогтолцоо маань бол нэг 5 үе шатаас бүрддэг. За энэ бол эрсдлийн засаглал бас хоёлаа бүрдүүлэх ёстой. За эрсдлийг хэрэгжүүлэх хүрээгээ тогтоох ёстой. За эрсдлийг үйл явц буюу эрсдлээ илрүүлдэг, шинжилдэг, хариу арга хэмжээ авдаг энэ бүх зүйлээ төлөвлөх ёстой. За эрсдлийн мэдээлэл харилцаа холбоогоо бол бүрдүүлэх ёстой. За дээрэс нь эрсдлийнхаа эдгээр процессууд хэрхэн явагдаж байна уу гэдэг дээр хяналт тавих. Үндсэндээ ийм 5 тогтолцооноос бол эрсдлийн удирдлагын тогтолцоо маань бол бүрддэг.
Үүнээс гадна манай улсын хувьд давхарцсан үүрэг бүхий төрийн харьяа байгууллагууд тэдгээрийн олон шат дамжлага, хяналт шинжилгээний газар болоод хувийн хвшил олон нийтэд ихээхэн хүндрэл үүсгдэг. Иймд цаашид төрийн аж төвшөнд бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч урт дунд хугацааны бодлогын баримт бичгтээ уялдуулан үр дүнг тооцох хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.